За сайн байцгаана уу манай Шором ах бодтой үхэр охин матрын ордныхны яма 8 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай Шором ах бодтой улсууд бол одоо 8 дугаар сард нэлээд адал явдал дүүрэн байх нэ л гэж харагдаж байна. Ялангуяа одоо ажил мэргэжлийн талбар дэх. За энэ дээр одоо янз бүрийн одоо government-д ажилладаг тийм ээ, одоо улсын алба хашдаг, одоо эсвэл энтэнд ажилладаг тийм ээ, ийм улсууд бол одоо ажил эрхэлдэг улсууд бол одоо хүссэн одоо тийм position дээр хүссэн одоо тийм тушаал дээрээ ч гэдэг юм уу тийм ээ, ийм очисон ийм харагдаж байна. За энэ нь бол одоо за нэлээд одоо сайхан нэр хүндтэй тий өндөр албан тушаал гэж харагдаж байна л да. За энэ албан тушаал маань одоо мэдээж одоо хатаархагч одоо юу гэдэг ийм улсуудыг дагуулнаа. За энэ дээр ялангуяа одоо тийм нэг сахалтай эрэгтэй хүн гэж харагдаад байна, хар устай тийм ээ. За энэ эрэгтэй хүн бол одоо энэ албан тушаал дээр одоо маш хүчтэй өрсөлдөх нэ. Эсвэл одоо таныг дөнгөж энэ албан тушаалыг авангуут одоо таны эсрэг одоо практик байгуулж эсрэг одоо үйл ажиллагаа юм уу хэл ам хийх ийм хандлагатай харагдаж байна шүү энэ дээр хараа. За энэ бол одоо таныг одоо гүтгэсэн тийм ээ, атаархсан, албан тушаалт чинь санаархсан ийм л явуул харагдаж байна. За энэ дээр одоо тэгэхээр зэрэг одоо манай Шором ах хоттой улсуудын толгойд юу үргэлдэж байна гэхээр зэрэг одоо яаж одоо энэ албан тушаалыг авч үлдэхөө те энэ одоо гард хийц одоо сэлмээ бариад одоо бэлэн хизээд байлтахад бэлэн одоо толгойд нь үргэлдэж байгаа юм бол одоо энэ одоо улсууд ингэж одоо жижигхэн ийм энэ асуудал нь одоо нэлийн их үртэн хүн дээр туссан тийм ээ, энийг одоо хамгаалах авж үлдэх гэж одоо өөрийгөө одоо зовоосон өдөр шөнөгүй энэ дээр одоо бас хямарсан ийм байдал харагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ бол одоо буруу юм аа л гэж би харж байна. Яа тэгэхээр нэгэнт одоо албан тушаал чинийх болчихсон тийм ээ, нэгэнт одоо шийдвэр гарчихсан ийм юм дээр энэ хүмүүс бол одоо нэг их тийм хол явахгүй харагдаж байна л та тийм ээ энэ яриа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас өөртөө итгэл дутуу байна л гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ нэгэнт албан тушаал одоо юу гэдгийг энэ дээд байгууллага одоо юу гэдгийг энэ удирдах хүмүүс одоо танд итгэл өгөөд одоо энэ албанд дэвшүүлсэн болвол за энийг нэг өдөр шөнөгүй ингэж манаж одоо тийм ээ өөрийгөө хамгаалсан ийм байдлаас одоо ажлын үр дүн юм уу одоо цэцэглэлт гарах нь юу л бол энэний оронд одоо өшөө шахан нээлттэй тийм ээ одоо ажлын үр бүтээмж дээр одоо өөрийгөө үзүүлэх, өөрийгөө харуулах юм боломж гарч байна гэж харах хэрэгтэй тийм ээ. За энэ дээр одоо хэрв энэ улсууд одоо таны эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ, эсвэл одоо энэ бүлэглэн одоо гүтгсэн ийм байдал гаргаж байгаа бол энэ дээр одоо гарах арга зам нь бол одоо seek out information гэж байна. Тэгэхээр зэрэг та одоо энэ хүмүүсийн тухай юм уу аль эсвэл одоо энэ яриад байгаа зүйлийн тухай одоо мэдээлэл цуглуулах. За өөрийгөө хамгаалах тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо яг та одоо жишээлх юм бол одоо ойр хавьд чинь юм уу та за жишээлх юм бол ямар нэг байдлаар таныг буруутгасан бол тэр тухай нь одоо мэдээлэл цуглуулж тийм ээ өөрийгөө хамгаалах. За ийм л гаргалгаатай юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр нэг их санаа зовоод байхын зүйлгүй. За энэ дээр одоо маш их нэр хүндийг олсон. За энэ дээр одоо хэрв та хүнд ажил хийдгүү өөрөө ажил хийдэг бол одоо олон танигдсан тийм ээ, олон түмэн хүндэлсэн эсвэл одоо нэр хүндийг олсон одоо ийм байдал харагдаж байна л да. За тэгээ одоо энэ дээр ирээдүйдээр харахаар зөв түрүүний миний хэлсэнчлэн одоо айдастайгаа нүүр тулнаа. Яаж одоо би жишээлх юм бол их өндөрт гарчхаар зэрэг хэцүү л дээ. Тийм ээ. Хүн одоо их бодох юм ихтэй болно тийм ээ. За яаж энэ дээр үргэлж байх уу гэж шанална тийм ээ. За энэ дээр одоо бас
яг энэ дээр одоо өгөх зөвлөгөө одоо эсвэл одоо юу гэдгийг юм нь болохоор зэрэг ер нь нөө түрүүний миний хэлсэнчлэн одоо тэрийг сахиж хамгаалахтаа анхаарах биш эсвэл одоо энэ дээр одоо юмыг одоо үүр өнцгөөс нь харах тийм ээ ийм л юм харагдчихэл та одоо тэрийг хамгаалж үлдэж одоо өөрийгөө хамгаалаад одоо ингээ буудаад байхасаа илүү одоо миний түрүүний хэлсэнчлэн хөгжил цэцэглэл дээр анхаарах тийм ээ эсвэл одоо шин юм сэдэх шин юм эхлүүлэх за ийм тал дээр нэг өөр өнцгөөс байдлыг харах өөр байх ч гэдэг юм өөрийнхөө байх ч гэдэг юм уу энэ тал дээр одоо бас анхаараарай одоо айд нь work through your fears гэж байна. Тэгэхээр зэрэг гарцаагүй одоо өөрийнхөө одоо айдастай тулаа өндөр дээр гарчаад одоо танд одоо бас тийм тэрийг хамгаалахаас гадна маш их олон боломжууд нэгдэн тийм ээ одоо юу гэдгийг одоо тэр сайхан нэр хүндийг ашиглаж одоо яаж сайхан зүйл одоо эсвэл сайхан зүйлсийг хийх эсвэл одоо маш юу гэдэг вэ за ерөнхийдөө өөр одоо өнцгөөс нь хараарай гэсэн ийм л мессеж байж гин тийм ээ за тэг хүмүүсийг одоо сайхан зөв тал руу ухаан синхруулагч байдаг юм уу тий одоо зөв үйл ажиллагаа явуулах одоо хөгжил цэцэглэх тал дээрээ анхаарах тийм ээ хүмүүстэй дайтал өөрийгөө хамгаалаад тэнд байгаад ахаар биш одоо өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарна гэсэн ийм л мессеж өгж байна. За тэгээ энэ дээр одоо давхар яхаарахгүй л их нэр хүндийг олж олон танигдаж одоо за одоо жишээлх юм бол энэ их нэр хүнд одоо энэ албан тушаал энийг дагаж одоо бас сайхан мөнгө төгрөг одоо цалин пүнлөө нэмэгдсэн мөнгө төгрөг нэмэгдсэн тийм ээ ийм байдал харагдаж байна. За тэгээ миний хэлсэн зүйлүүдийг бас анхаарч бодно үсттэй. За тэгээ яг хуу энэ дээр одоо энэ таны эсрэг энэ байгаад байгаа энэ зүйлүүд дээр бол одоо миний түрүүн одоо сайхан мэдээлэлтэй бай өөрийгөө хөгжүүл тийм ээ өшөө жоохон задраараа гэсэн иймэрхүү зүйлүүдийг анхаарна үсттэй. За энэ дээр одоо бас шинэ гэрээ хэлэлцээр харагдаж байна. Тийм ээ одоо энэ их нэр хүндий одоо юу гэдэг ийм юмыг дагаж одоо шинэ бизнесийн гэрээ шинэ ажил төрөл иймэрхүү юм санал орж ирсэн юм харагдаж байна. За манай одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол би одоо нэг юм харцсан сууж байна л да. За нэг хуучин ч байх уу одоо таны сэтгэлийг шархлуулсан нэг юм үйл явдал болсон харагдаж байна л да. Та одоо итгэнийг одоо сайхан амьдрал болно гэж итгэчихсэн байсан юм шиг тийм ээ. Гэтэл таны итгэлийг эвдсэн юм уу иймэрхүү юм харагдаж байна. За тэр хүнээс чинь одоо та одоо жишээлх юм бол одоо тэр хүн юу бодож байгаа бол гэж бодож байгаа би энэ дээр мессеж авсан байгаа тийм. Тэгэхээр зэрэг энэ дээр юугаар та бол одоо миний амьдралд одоо тохиолдсон ч гэдэг юм уу хамгийн сайхан зүйл. За тэгээ би одоо энэ дээр би бас харсан ба тэр зэрэг би одоо cross the line тийм ээ. Одоо тантай одоо улаан шугамд авснаа мэдчихээн тийм ээ. Хүний одоо дэвчээр гэдэг юм уу хүний үйлдэл нэг хязгаартай байдаг. Тэр хязгаарыг давсан. Ийм үйлдэл би гаргасан гэж байна тийм ээ. Мөн одоо магадгүй одоо энэ цаг хугацаа чи битэрий учирсан цаг хугацаа ч юм уу одоо цаг нь одоо арай болоогүй байсан юм уу эсвэл одоо тохиромжтой цаг биш байлаа тийм ээ. Юу гэсэн байлаа. За тэгээд таныг одоо нэг өдөр намайг одоо ойлгож одоо уучлна хаа гэж найдаж байна гэсэн ийм мессежнүүд байна. Тэгэхээр зэрэг энэ хүн ийм бодолтой байна. Тэгэхээр таны зүгээс харахаар зэрэг and worth waiting for гэсэн. Тэгэхээр
үнэхээр worth юм чинь та одоо энэ хүнийг одоо энэ хүн нэгэнт ийм сайхан ухаарлыг авсан байгаа болвол энэ хүнийг хүлээгээд хизээ нэгэн цагт одоо юм уу хэсэг хугацааны дараа одоо хоёр сэтгэл одоо сайхан эдгэрсэн одоо энэ хүн шиг одоо та бас ингэж бас ухаарлд хүрсэн ч гэдэг юм уу те ийм бол за ухаарлд хүрснээр ч гэдэг юм уу нэг өдөр одоо учирч та хоёр бие биенийг одоо уучлах зөв цаг нь ирж одоо та хоёр уулзрах ийм магадлал өндөртөө харагдаж байна. За манай ганц үе хоттой улсууд бол одоо шинэ хүнтэй танилцсан байгаа харагдаж байна. За энэ дээр одоо бие биенийг маш сайн мэднэ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо сайхан харилцан ярилцах одоо бие биенийг одоо friendship дээр маш сайн ажиллаарай тий. Одоо яаж одоо хоёр биенээ одоо илүү сайн дотносох мэдэх тал дээр анхаараарай гэсэн байна. За тэгээ одоо жишээлх юм бол түрүүний миний ярьсан харьцаа бол одоо past life одоо өнгөрсөн амьдрал одоо урд насндаа гэдэг юм уу та хоёр бас учирч байсан магадлал одоо маш өндөртэй байна. Тийм учраас энэ насндаа бие бинийгээ таньдаг тийм ээ. Тэгээд одоо учирдаг ингээд салахад хэцүү байдал үүсдэг тийм ээ. Ийм юм байдаг шүү. За ийм мессежнүүд байна. За ингээд та бүхэндээ одоо 8 дугаар сарын ажил үйлс амьдралд нь сайн сайхан амжилт хүсье. За та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайраар орж одоо мэдээлэл аваарай. За баярлалаа.